эргээд энэ улс орныг энэ эдийн засгийг эргээд одоо нөгөө хойч үеийнхаа ирээдүйг хэн халамжлах вэ гэдэг асуудал бас энд хүндэгдэж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ халамж гэдгийг бол авч үзэхэд энэ манай чинь бүгд бүтэн хууль биш шүү дээ. Халамж тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль гэдэг. Энэ хуулийнхаа хүрээнд одоо улс төрчинч бай, иргэдэнч бай энэ хуулийнхаа хүрээнд асуудлуудыг хөндөд хуулиас гадуур ямар нэгэн тийм улс төрийн амлалт өгөхгүйгээр зөвхөн энэ хуулиа одоо сайжруулаад тухайн нийгэмд шаардлагатай одоо нийгмийн халамж авах ёстой хүмүүсийнхаа тэр халамжийн чиглэлийг нь одоо өндөр сайжруулад явах нь чухал юм байна. Одоо тухайн уул уурхай салбарт бол Монгол төрийн бодлого тодорхой гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих шиг тийм үү хамтран ажиллан за ийм одоо хөнгөлтүүдийг үзүүлнэ гэд гэрээ байгуулад бас яг хөрөнгө оруулалт хийж байгаа талдаач одоо үйлдвэрлэл ихтэй талжаас бас төрөөс одоо дэмжлэг үзүүлээд байгаа нь илт одоо мэдрэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр жирийн одоо тухайн оюуны ундраа компани энгийн одоо үйл ажиллагаа явахад ер нь төрийн бас дэмжлэгүүд мэдрэгдэг юм. Гэхдээ яг энэ бас харьцангуй ойлголттой мэдээж төрөөс бол одоо бодлогоодыг авч хэрэгжүүлж байна. Янз янзын одоо дэмжлэг тусалцаануудыг үзүүлэх талаар ярьж байна. Эхнээсээ арга хэмжээ авж байгаа. Гэхдээ энэ яаж хэрэгжиж байна гэдэг дээр бас нэлээд бодолцох, эргэж харгал асуудал байгаа. Уул уурхайн салбарч бай, бусад салбарууч бай, хөрөнгө оруулалтын орчин гэж бид нэр өнөөдөр яриад гадны дотны одоо хөрөнгө оруулагчдыг уураад мэдээж гадаад дотоодын хөрөнгө оруулалтгүйгээр бид нар бол энэ эдийн засгийг хөгжүүлэх ямар ч тийм боломж нөхцөл байхгүй гэдэг нь харагдаж байна. Хөрөнгө оруулалт оруулаа гэж тодорхой зорилго тавьчаад бодлого хэрэгжүүлчихэд эргээд тэрийгээ өөрсдөө үгүй хийдэг. Жишээ би ганцхан жишээ авъя л. Жишээ нь одоо уул уурхайн салбар үнэхээр Монголын одоо эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөөрэй гэд дээр дургу ярьж байгаа. Тэр хэмжээгээр гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирж байгаа. Тэгээд энэ эдийн засаг нэг унтсан байсан эдийн засгаа босгож ирээд яг нэг тодорхой төвшөнд гаргахаас өмнө эргээд тэрийгээ одоо үгүй хийдэг юм нэг тийм тоглоомын маягийн бодлого яваад байна шүү дээ. Ягаад тэгэхээр хамгийн ихний одоо сүүлийн жишээг юм бол сая уул уурхайн компаниудын 256 жилүү 300 лицензийг хүчингү болгосон. Гэтэл тэрний өмнөхөн Монголд бол одоо хөрөнгө оруулах боломж төгсөнд байна. Хөрөнгө оруулъя гэдэг ойлголт төрсөн. Монголыг бол гадна дотноггүй одоо сонирхож ирсэн. Гэхдээ сонирхсныхын хэрээр бид нэр одоо бодлогогүй хандаад биш. Эдийн засгаа босгож явахаас өмнө одоо буруу бодлого болохгүй байна гэдэг дандаа болохгүй шийдвэр гаргадаг энэ одоо арга барил болох хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь ажлын байрны эрэлт нийлүүлэлт хоёр одоо ерөөс хоорондоо авцалдахгүй байгаа тухай одоо хэлдэг. Эрэлт бол байгаа. Нийлүүлэлт бас хийя гэсэн хүмүүс одоо олон байдаг гэдэг. Гэхдээ ерөөсөө ажлын байрандаа өнөөдөр ажил хийж байгаа хүн алга, ажлын байр нь бас хөнгүүж байгаа тухай ер нь хэлээд байгаа. Тэгэхээр энэ эрэлт нийлүүлэлтийг нь яаж зохицуулах хэвтэй? Нэг ийм зүйл байдаг л дээ. Одоо хүн бүхэн өөрийнхөө ажлын байр байна байхгүй гэж ярина. Нөгөөх нь өөрийнхөө бас л дүгнээд ажиллах хүчин алга байна гэж ярих юм. Тэгэхээр энд ажиллах хүчний тал дээр нэгдүгээрт нэг ийм зүйл вэ. Юусоо дөрвөн нэг үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт энэ их архитэлд тэр хүнийг ажлын байранд тэнцвүүлэхгүй байна. Хоёрдугаар тэр хүний хүсэл гэж юм байх ёстой ажиллах. Тэр хүслийг нь энэ их халамж алга болгож байна. Гуравдугаарт одоо энэ боловсролын тогтолцооны гажуудал байна. Мэргэжлийн ажилчин бэлтгээгүй дандаа дээд боловсролтой хагас дутуу хүмүүс бэлтгээ хийцэн. Тэр хүн нь одоо энэ зах зээлд орох хэрэггүй амьд байна. За дөрөвдөх нь бол одоо бидэнд хамаарах юм. Хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний төр зуушлал гэж юм байдаггүй байсан. Одоо бид харин энэ өөрсдийнхөө энийг хийж байна. Хөдөлмөрийн төв биржийг гаргаж ирээд ингээд хувийн зуршлын албадыг бүрэн хэмжээгээр ажиллаж эхлээд зуршлалыг одоо бид гартаа хийж байна. Тэгээд хөдөлмөрийн ажиллах хүчний нөөцийн бүртгэлийг бид бүрэн хэмжээнд гартаа хийж байна. За нөгөө талд нь боловсролын яамнаас бол одоо энэ мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг мянганы солилцоо сантай хамтраад ингээд гаргаж ирж байна. За энэ бүхний цаана одоо нэг яригдж үлээ. Ажлын байр байна уу? Ажлын байр нь бол одоо сая хэлж байна. Ер нь би. Тэгэхдээ уул уурхайн салбар бол өнөөдөр ажлын байрыг тийм ихээр бий болгож чадахгүй. Энэ бол нөгөө талаасаа гэр бүлийн харилцааны талаас авч үзсэн ч гэсэн нөгөө талдаа бас л хортой үр дагуулдаг тийм ажлын байр. Тэгээ нөгөө талаасаа багтаамж байх та. Хамгийн гол тэр ажлын байрууд бол боловсруулах салбар дээр гарч ирнэ. Энийг одоо хийхин төлөө энэ засаг зориод явж байна. Нөгөө талд нь төр ажлын байрууд гэж байдаг. Эсвэл одоо жижиг хувийн хөвшилтөх ажлын байруудыг дэмжиж босгох гэж ажил байдаг.
Энийг л бид нар одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас маш өргөн хүрээнд тавьж хэрэгжүүлж байна л да. Одоо жишээлбэл уул уурхайн салбар, боловсруулах салбар ажилтнанд орлоочсон тэнд тэнцэхгүй тийм бүлэг хүмүүс бий. Ажил олох боломжгүй болсоод энэ хүмүүст зориулсан хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлдэг. Жишээлбэл одоо өнгөрсөн ерөн болцоогоо ашиглах юм бол ажлын байрыг маш ихээр бий болгож болно гэдгийг бид харуулсан л да. Одоо өнгөрсөн жил үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөргээд хэрэгжүүлсэн. Нийт тэрүүн 400 сая төгрөгөөр бид 3600 хүнд ажлын байр бий болгоод оруулсан. Тэр юу хийсэн бэ гэвэл ерөөсөө л ажил олгогчтой хамтраад хуучин гажиг сургадаг байсан тогтолцоог нь өөрчлөөл газар дээрээ үйлдвэр дээрээ сурах, бид сургалтынхан мөнгө хоол унааныхын зардлыг өгьгээд. Ингээд дараа нь чи наад хүмүүсээс ажилд аваарай гэхээр 3 сарын турш сургаж явах тэр хүнээ харж байгаа хүн хэн нь архиудын байна, хэн нь ажил хийдийн байна гэдгийг хараад авчиж байгаа юм. Яг энэ шиг оюутны хөтөлбөр эрхлэлтгээд явуулсан. Энэ бол оюутнуудыг цагийн ажил зуучилсан. Одоо оюутнуудынд 60-70 мянгаар хамрагч байна. Одоо сургуулиуд 40 хүсэлт тавьсан энэ жил бид энэ сургуулиудын тоог нэмэгч байна. Малчтын хөдөлмөр эрхлэлгээд явж байна. Одоо 10 аймаг дээр нэг аймаг дээр 3 сумд одоо энэ залуу малчилт энд хамрагчхын тулд маш их хүсэлт тавьдаг болсон. Бид одоо аймагуудын тоог нэмж байна, сумын тоог нэмж байна. Яагаад гэвэл энэ зуд болоод өнгөрсний дараа манай сургалтанд хамрагдаад, бүрэн хэмжээний сургалтанд хамрагдаад цөөхөн тооны мал аваад амьдрал дээрээ гарсан залуучууд л зуданд нэрвэгцэнгүй. Тэгэхээр энэ хүмүүс хэрэгцээтэй байсан зүйл нь бол тэр амьдралын туршлага олох, бүх талын дэмжлэг авах ийм зүйл байсан байна. Тэгэхээр бид нар эсвэл одоо хөгжил хамтдаа гэж нэрсэн учиртай. Яагаад гэвэл одоо тухайлбал сая одоо мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн тухай асуудлыг хөндлөө. За энэ өндөр хоолны захирал одоо ажлын байр байгаа тухай хөндлөө. Гэтэл өнөөдөр боловсон хүчний чадамж Монголд алдагдсан гэдгийг хаана хүлэмжширдэг. Өнөөдөр ажилчаа анги байхгүй секретарь давхраг бол төв хэмжээ зузаарсан. Тэгэхээр ажилчаа анги бэлдээ гэхэд өнөөдөр сургалт үйлдвэрийн төвүүдэд төсөөр явж байгаа сургалт үйлдвэрийн төвүүд дахиад одоо ажлын байрны шаардлага хангахгүй босон хүчин бэлтгэнэ гэдгийг олон хувийн компани хүмүүс одоо эмзэглэж байгаа. Тэгэхээр би баяр сахандраас асуухад байна л да. Та босрлын яамны яг тийм ээ одоо мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвтэй тэр байгуулж байгаа хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа юу? Өнөөдөр уул уурхайн салбарт орчин үеийн технологи орчоод байхад тэнд өнөөдөр алга түвшин дээр тийм ээ одоо мэргэжлэн бэлтгэх гээд байна. Өнөөдөр одоо сургалтын төвүүд онлайн систем шилжиж байхад өнөөдөр өмнөх тий зүгээр хоосон лангуудаар бэлддэг тийм одоо багш нарыг гаргах гэдэг тоогоочны хувьд ч гэсэн технологи өөрчлөгдсөн гэдэг хаана олон мэдлэгтэй хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яам хэр хоорондоо хамтдаа байж чаддгийг. Тэгэхээр энэ бол ерөөсөө хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хүрээнд яригдах хамгийн чухал асуудал. За 90 оноос өмнө бол Темсийн тогтолцоогоор одоо ажил хүчнээ бол бэлддэг, эргэлтийнхаа судалгааг хийдэг, тэрэн дээрээ тохирсон хүмүүсээ сургаад гарсан хүмүүсээ ажилтаа болгож явж байсан. Энэ тогтолцоо 90 онд бол байхгүй болсон. За энийг нөхөх одоо зах зээлийн одоо тэр тогтолцоо нь бол байхгүй байж гад одоо л бүрэлдэж бий болох гэж шүү дээ. Үндсэндээ 20 жил хоосон явсан орон зай дээр бэлдэж чадсангүй. Энэ хугацаанд өмнө бэлдсэн боловсон хүчин маань хөгширсэн байна, хоцрогдсон байна. За нөгөө талдаа бол шинэ технологи, шинэ одоо түүхий бараа материал, шинэ бизнесийн ийм одоо хөгжлөлтөн эдийн засаг бий боллоо. Тэгээ энэндээ уялдуулсан ажил хүчээ бол бэлдэж чадаагүй. Энийг бол шулуухан хэлэх хэрэгтэй. Тэгээ одоо цаашаа яах юм гэхээр үндсэндээ одоо энэ темсүүдийн орон дээр бий болсон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг орчин үеийн одоо ийм сургалтын төв болох шаардлагатай. Дэлхийн стандартын түвшинд хүрсэн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг яаралтай бий болгох хэрэгтэй. Эндээс л одоо ажил хүчнээ бэлдэнэ. Өөрөөр хэлбэл энэ дээр суралцах, дадлах их тэр орчин байшин сургалтын орчныг бий болгох хэрэгтэй. Энэ дээр бол томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. Нөгөө талдаа дадлах их тоног төхөөрөмж орчин үеийн та сая хэллээ. Энэ одоо нэг шаардлагатай. Тэгээ ингээд тооцоод үзэх юм бол нэг дор хамгийн багадаа 50 сая доллар хэрэгтэй байна. Тэгээ энэ хэмжээний мөнгийг улсын одоо төсвийн хөрөнгө оруулалтаар хийж чадахгүй байна. За яг хоо мянганы сарлын сан бол яг энэ чиглэлд бол одоо чадах бэхжүүлээ багш нарын одоо сургая гэсэн ийм одоо төсөл хэрэгжээд явж байна. Энэ бол эхлэл. Гэтэ энэ тогтолцоо бий болгоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Хөрөнгө хүч хэрэгтэй. Өөрөлдөө та сайн хэлж 50 сая доллар хэрэгтэй гэж. Ер нь бол одоо манай монголчууд өмнө нь бол нэг сая төгрөгийн саятнаар ярьдаг гэсэн бол одоо зарим хөрөнгөтнүүд одоо сая доллар ярьдаг. 50 сая доллар гэдэг одоо манай 3 их 80 зарим тохиолдолд 8 их 80-аар төсөв яригдж байгаа газар бол
бас зориг гаргаад хийчихтэй боломжтой ажил гэж одоо хүмүүс харж байгаа шүү дээ. Энийг яагаад одоо их хурлд нь оруулж өгдөг засгийн газар хаана очиж дэмжлэг нь унцдаг. За нодлон бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн боловсрол сургалтын агентлаг газар байгуулагдсан шүү дээ. За энэ агентлаг бол энэ асуудлыг хариуцсан явж байгаа. За манай агентлагийн хувьд бол хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцдаг хувьд энэ агентлагт бол хамтаа ажиллагаагаа их сайн явуулж байгаа. Тухайлх нь бол оюун толгой төслийн хүрээнд одоо жил тутам 3300 ажилчин бэлтгэхээр одоо ийм хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 13 одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөдтэй гэрээ байгуулад хүмүүсийн хэлцэлтэйг авах сургаж байна. За түрүүний таны ярьдагтай бол сургалтын чанарын асуудал дээр бол ярих юм байгаа. Гэхдээ бол ямар ч байсан энэ хүмүүсийг сургаж байна. Оюун толгой энэ сургалтын зарлалыг л гаргаж байгаа. Тэгээ энэ хүмүүсийг одоо ажилтаа болох үедээс мянганы сорилын сангаас хийсэн төв судалгаагаар бол Монголд хамгийн их эрэлттэй байгаа 18 мэргэжлэр сургаж байгаа. Тэгээ инхээр та түрүү асуусан энэ боловсролын байгууллагатай яаж хамтарч ажиллаж байна гэхээр бид бол яг энэ сургалтын чиглэл дээр бол хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ийм хийх ёстой гэдэг зүйлээ бол бид бас ажлын шуурал ярьж л байгаа л да. Магадгүй одоо халамж хүртэж байгаа хүн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болчтой байна нийгэмд. Одоо олон жилийн мэдээ харлаа тийм ээ гэр бүлийн мөнгө, хүүхдийн мөнгө, одоо цаашлаад эрдэнийн хувь одоо эрдэнийн эх орны шиг гэдэг. Энэ халамж авч байгаа хүн чинь бэлэн мөнгө гэрт нь 5 амбул гэхэд 100 сая төгрөг шууд орж иж байгаа болохоос 100 сая төгрөгийн төлөө одоо хөдөлмөрлөх сонирхолгүй болж байна гэсэн ийм шүүмжлийг одоо иргэд хэлээд байгаа байхгүй юу? А зарим бол хүмүүс энэ мөнгөө оновчтой зарцуулъя гэж. Тэгээ одоо улсын хурлд өргөн баригдаад байгаа хуулийн төслүүд энийг бас одоо тасцсан хуулийн төслөд орж байгаа юу? Այսօр бас яаж улс төрийн шийдлээр өөрчилж болох те хуулийн төсөл явж байгаа. Ер нь бол яг хуу танаа нэвтрүүлгийн ураач гэсэн бас хөгжил хамттай юм байна шүү дээ тийм. Хөгжил гэдэг бол яг харахгүй ажилтай, цалинтай Монгол хүн гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар 2011 оны та түрүүнчилсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж болгосон. Сайхан лоодсон ураа. А гэхдээ нэг талаас одоо баруун гараараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжижээ зүүн гараараа 1 триллион төгрөг биллионер тараахаар улсын төсөв оруулаад тэр нь батлагдсан байна гэдэг бол энэ бол хөдөлмөр эрхлэлтийг харин ч боомлж байгаа ийм жил болно гэж бид харж байгаа л да. Яагаад гэвэл энэ их мөнгийг биллионер тараах бол нөгөө талаас инфляцийг харахгүй хөргөдөн. Манай гол импортлогч бүгд найрамд Хятад улс ихэд 2010 онд инфляц нь бүх үеийнхаа түвшинд рекорд хамгийн дээд түвшиндээ хүрлээ. 2011 онд ч гэсэн инфляцийн түвшин рекорд бас эвднэ гэсэн юм судалгаа байна. А тэгэхээр нөгөө манай төв банкчин нөгөө засаг нь ингээд мөнгө тараагаад ирэхээр яа харахгүй мөнгөний хатуу бодлого баримтлаад бодлогынхаа хүүг нэмээд тэгээд эдийн засгаас мөнгө татах бодлого эхнээсээ эхэлж байна л да. Энэ нэргээд энэ яг одоо ажил олгогч бизнесийн нөхцөлөд маань нөгөө банкнаас олгодог зээл нь багасна. Жижиг дунд үйлдвэрүүд бол банкны зээлэн дээр л тогтно шүү дээ. Жижиг дундаас гадна том бизнесүүд ч гэсэн. Тэгэхэд манай засгийн газар нэг талаараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж баруун талаараа сайхан лооцсон тавьчаад нөгөө талаараа энэ их мөнгийг ингэж биллионер тарааж ирэх гэдэг бол 2011 он бол харин ч инфляц дээдсэгтэй тулсан жил болно. Өнөөдөр одоо 400-500 төгрөгөөр үнэлж байгаа талх бол бас 1000 төгрөг бол битгий гайхаараа. А нөгөө талаас ажлын байр нэмэгдэх боломж олдсоо байхгүй юм жил болж байгаа. Ерөн зүгээр сайд дарга нарын яриаг ингээд сонсохоор сүүлийн үед телевизээр ч гэсэн үзэхээр ер нь болохгүй гэдэг дээр яг иргэний хөдөлгөөнийхөнтэй бүгд ингээд санал нэгдэл бүгдээрээ нэг талдаа суугаад яриад байгаа байхгүй. Би бол энэ дээр гайх чинь. Яг одоо юу хийх, ямар одоо үйлдэл, ямар одоо шийдвэр одоо гаргаад энэ бүгдийг өөрчлөх вэ гэдэг дээр харин иргэний зэрэг дутаад байгаа юм шиг юм л да. Угтаа энэ 2011 онд ингэж триллионоор нь тараах гэж байгаа мөнгийг бол тараахгүй байх иргэний зэрэг Монгол улсын ерөнхий сайд байх ёстой байсан. Ер нь улс төрч хүн гэдэг бол ёс зүйтэйгээс гадна иргэний зэрэгтэй байх ёстой. Манай өнөөгийн ерөнхий сайд хэрвээ иргэний зэрэгтэй улс төрийн ёс суртахуунтай хүн байсан бол энэ триллион төгрөгийг өнөөдөр биллионер тарааснаар Монгол улсын эдийн засгийг ёстой нөгөө хөрсөөр нэргүүлэх энэ дампуур руу чирэх юм